За юм чи би нөгөө урд нь танд ярьжсэн шүү дээ. Ерөнхийдөө ингээд нүүр унжиж байгаа юм шиг санагтай. Ялангуяа баруун тал. Тэгээд утас татуулмаар байгаа байхгүй юу? Тэгээ бас одоо нөгөө давхар эрүүгийн багасгамаар одоо энэ дээр үйлчлэлтэй болж эхэлчихэ. Тэгээ ер нь ингээд нүрээ татуулмаар байна. Жижигхэн нүртэй олмоор байна. Цав цагаан болмоор байна. Яах ёстой. За хоёуланд нь ерөнхийдөө бол жоохон арьсны сулрал байгаад үсээд эхэлж байгаа тийм. За тэгээ давхар эрүүсгэнд өөхний давхарга нэлээд зузаан байгаад байгаа. Хоёулаа эмчилгээнүүдийн нэг дор бүгдийг биш баг багаар дистаратай ерөнхийдөө явна. Өнөөдрийн хувьд гэх юм бол нүүрний массыг багасгах, арьс чангалах тийм хайфу аппарат явъя хоёлаа. Газар хэсэг давхар эрүү хэсэгтэй. За энэ аппарат маань болохоор хайфу аппарат яадаг вэ гэхээр арьсны доорх өөх тэгээ булчингийн хэсэгт коллаген нэлэгжилтийг нэмэгдүүлээд өөхөн давхрыг багасгаад нүрийг бас жижигрүүлж өгдөг. За дээр нь арьс чангалах, өргөх үйлчлэгээ үзүүлдэг юм аппарат байгаа. За тэгээд энэ давхар эрүү хэсгийн өөх бол арай зузаан байгаад байгаа учраас энэ хэсэгт хоёлаа давхар өөхний тарилгатай хамт явжээ. За тийм байна. Тэгээд мөн нүүрний арьс ер нь жоохон хуурай шилттэй, эмзэг шилттэй байгаад байгаа. Тэгэхээр хоёлаа энэ дээр чигшүүлэх тарилгаа хамт яваад за энэ хөмсөг замтаад байгаа өргөөд байгаа рефлекс ихтэй учраас энээс болоод хоёулынх нь үрчлээ ингээд тодроод байна. Энэ хоёлаа өнөөдөр ботокстэй. За тэгээд дараа нь энэ эмчилгээнүүдийн үр дүн тодорхой хугацааны дараа гарна. Тэрний дараа утас за дараагийн эмчилгээнүүдтэй ороод явъя. Нэг доор бүгдийг хийх биш ингээ баг багаар хоёлаа явъя. За